Тэгэхээр бид нэр ер нь бол утсан имлэг юу гэж ойлгох вэ гэвэл утсан имлэг нь тухайн хүний арсыг дэшээ өргөхөөс гадна нүрийг илүү галбиржуулдаг гэж ойлгож болно. За доктор Чингүс эмнэлгийн эмч Чөнгөн байна. За өнөөдөр би та бүхэндээ утас буюу утсаар ямар эмнэлгээ хийж боддог вэ талаар товчхон танилцуулъя. За ерөнхийдөө бол бид нэр утсыг хоёр янзаар хийлгэж болно. Нэг нь юу вэ гэх юм бол лифт буюу арсыг өргөх зорилгоор хийн. Хоёр дахь нь болохоор арсанд бид нэр коллаген үүсгэх зорилгоор хийдэг гэсэн үг. За лифт гэдэг нь юу гэсэн үг вэ гэх юм бол жишээ нь хүний нүүрэнд шөрмсүүд байдаг. За тэр шөрмс нь өөрөө яадаг вэ гэх юм бол арснаасаа цаашаа шууд гавлын ястай холбоостой байдаг. Тэр шөрмсүүдийг бид нар хооронд нь ойртуулж өгдөг гэсэн үг тийм. Жишээ нь Mariana line буюу уруулын эндор үнцгийг бид нэр энэ шөрмсийг дээдлийн шөрмс хооронд нь ойртуулж өгснөөрөө дэшээ өргөж өгч байна гэж юм бол ойлгож болно. За утас нь өөрөө дотор олон төрөл байдаг. За өргөдөг утсыг болохоор бид нар ерөнхийдөө PDO буюу polydioxin мөн аль сүм хүчлэр хийгдсэн утсууд гэж хоёр хувааж болно. Хоёулаа хоорондоо юугаар ялгаатай вэ гэх юм бол өргөхөөс гадна давхар зөөлөн эдэг үүсгэх чадвартай буюу холбоос үүсгэснээрээ урт хугацаанд удаан барих боломжийг олгож өгч байна гэсэн үг. Сүүлийн үеийн утсууд нь давхар найрлагын гиалурын өвчлөөс оруулсан байна. Тэгэхээр утас нь өөрөө өргөхөөс гадна биостимуланс буюу коллаген үүсгэж өгч нь мөн давхар арсыг илүү гоё чившүүлж өгдөгөөрөө илүү универсал, илүү нэг удаагийн сешнээр олон хүртэ авах боломжийг өгч болж байна гэсэн үг. За моно скру төрлийн утсууд нь өөрөө яадаг вэ гэх юм бол бид нэр тэр утсыг арсын дэснээр лифт бол хийж чадахгүй. Тэгвэл тухайн арсын ханыг илүү сайн бэхжүүлж өгч гэнэ гэсэн үг. Тэгэхээр моно утас хийсийн дараа дунджаар 4-7 хоногийн нараас арсанд өөрөө коллаген илүү үүсч гиснээр тэр арсын хөвшилтийг бид нэр удаашруулж өгч чаддгаараа илүү онцлог эмчилгээ байгаамаа. За манай эмнэлэгт ерөнхийдөө бол 3 төрлийн утас хийдэг байгаа. PDO буюу хамгийн түгээмэл хийдэг утас байгаа. Автос буюу гиалурын хүчтэй, коллаген үүсгэгчтэй утас байгаа. Дээрээс нь Silhouette Soft буюу ганцхан сүм хүчлэр хийгдсэн утас байгаа. Гуруулаа бол ерөнхийдөө дэшээ өргөх чадвартай. Утасныхаа найрдаа шалтгаалаад өөр ингэсэн онцлогтой байгаа. За автос утсыг бол бид нар ямар хүмүүс үлддэг вэ гэх юм бол ер нь 30-аас дээш насны арьсан тодорхой хэмжээнд хуурай хэлж өгсөн. Унжилт нь 1-ээс 3 дугаар түвшинд байгаа хүмүүст үлддэг зөвлөдөг байгаа. Утасныхаа үр дүн нь бол 2 жил орчим байрна. Арсыг өргөхөөс гадна арсыг илүү гоё чийшүүлдгээрээ маш онцлог утас байгаа. За Silhouette Soft утас нь болохоор Америк утас байгаа. Silhouette Soft утас нь өөрөө болохоор автос утсыг бодвол илүү уян гэсэн үг. Тэгэхээр утас нь өөрөө ингэ мяндс шиг биш, илүү эрзэн гэх юм. Тэгэхээр арсын нэмгэн, хөшрөлт нь илүү явагдсан. Дээрээс нь автос утсыг хийх боломжгүй буюу өөхөн давхраг багтаа хүмүүс бидний Silhouette Soft утсыг зөвлөдөг байгаа. Утас болгон өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн найрлагатай болохоор тухайн хүнийх нь өөрийнх нь биеийн чин амьдралын хэм маяг арсны нэмгэн зузаан буюу бүтцээс шалтгаалж бид нар ямар утсыг тухайн хүндээ зөвлөхөө шууд зөвлөгөөний үед шийддэг байгаа. Унжилт гэдэг юм нь өөрөө юу вэ гэх юм бол дандаа доошо вектортой буюу доошо чиглэсэн байдаг. Энэ дээр мөн адил хүний биеийн булчингуудаас нөлөөлдөг байгаа. Тэгэхээр доошо татдаг булчин гэж байгаа. Тэр булчин нь хэрэг тухайн хүнд хит их хөгжсөн байх юм бол утас хийхээс өмнө 7-оос 10 хоногийн өмнө тэр булчинлуу бид нэр ботокс төрлийн тариа хийж сулцснараа тухайн эмчилгээний үр дүн удаан дээрэс нь илүү натурал харагддаг байгаа. За утсан эмчилгээ нь өөрөө яадаг вэ? Бид нар нэгсэндээ юм мяндсан утсуудыг аршин доор байрлуулж өгч юм шүү. Тэгэхээр тухайн утас нь өөрөө ямар найрлаасаа шалтгаалаад 6-аас 2 жилийн хугацаанд тухайн доор аршин доор байдаг гэж ойлгож байна. Байх тэр хугацаанд нэг явсандаа коллаген үүсгэж холбоосууд бий болж байна гэсэн үг. Ямар хүмүүс утас хийж болохгүй гэх юм бол утсыг бол бид нэр смас давхрын дээрх нэгдэг гэсэн үг. Тэгэхээр арьс смас давхрын хооронд тодорхой хэмжээний өөхөн хэсэг байх ёстой. Хэрвээ тэр өөхөн хэсэг байхгүй тохиолдолд бид нар утас хийх боломжгүй. Тэгэхээр хэд туранхай, хэд нэмгэн арьстай хүмүүст бид нар утас хийх боломжгүй байгаа. Утас хийсний дараа ямар дэглэм барих вэ гэж. За утасны дараа ерөнхийдөө 14 хоногтой дэглэм барина. 14 хоногтой аль болох том ангаахгүй байх хэрэгтэй. Эрсдэлтэй спортоор хичээлгүй, бассейн саунд орохгүй. Утас хийх ажил нь өөрөө ерөнхийдөө ариун орчинд хийгддэг байгаа. Тэгэхээр ямар утас хийхээс шалтгаалаад дунджаар 30 минутаас 1 цагийн хугацаанд үргэлжлэдэг. Утас хийхээс өмнө бид нэр хийх
талбайгаа мэдээ халдуулдаг байгаа. Алдуулахын тулд биткойнтэй суурьтай ийм тариа хэрэглэнэ. Тэгээд тухайн хүн өөрөө биткойн хашилтай байх юм бол саяын төрлийн хэмжээнд бас орох боломжгүй байдаг. Унтуулагтай орж болох уу гэж бас хүмүүс асуудаг. За ямар ч имчилгээ ер нь бол унтуулагтай орж болно. Унтуулагтай орохын тулд тухайн үйлчлэгч маань тодорхой ганц хоёр шинжилгээ өгөх хэрэгтэй. Тэгээд шинжилгээний хариу хэвэн байх юм бол унтуулагтай орох бүрэн боломжтой байдаг. Утас хийсний дараа ерөнхийдөө бол нүүр баг зэрэг хавдсан байдаг. За тэр үүссэн тэр хаван хавдар нь 7-оос 14 хоног байх магадлалтай байдаг. Хаван хавдраас гадна тухайн хүн бас хөхрөл үүсэх эрсдэл байдаг. За хөхрөлт нь мөн адилхан дунджаар 10-аас 14 хоногийн дараа халуулна. Утасны эмчилгээний үр дүнд хамгийн чухал юм юу вэ гэх юм бол ямар утсыг ямар хүнд хийхээ зөв сонгох хэрэгтэй. За зөв сонгосон дээр тухайн хийж байгаа эмчийнхэн ур чадвар утсыг хэр чанга татах уу, утсыг хэр зөөлөн татах уу гэх мэт эмчийн туршлага маш чухал байдаг. Тэгэхээр бид нэр ер нь бол утсан эмчилгээ юу гэж ойлгох вэ гэвэл утсан эмчилгээ нь тухайн хүний арсыг дээшээ өргөхөөс гадна нүрийг илүү галбиржуулдаг гэж ойлгож болно. Энэ эмчилгээнд орохын тулд та туршлагатай тухайн хийж байгаа утсан дээр олон жил ажилласан эмчт орох нь маш чухал байдаг.